Эко боловсролыг дэмжигч байгаль орчин аялал жуулчлалыг яам. Энэ удаа үзэгч та бүхэндээ модлог ургамлуудыг, ялангуяа навчит модыг Bugatti буюу ургал эрхтнээр үржүүлэх аргыг үзүүлье. Үзэгч та хашаандаа болон мод үржүүлгийн газартаа байгаа модоо яаж олон болгож үржүүл болохыг энэ удаагийн нэвтрүүлгээс хараарай. Модыг ургал эрхтнээр үржүүлэхдээ ургамлын хайч буюу секаторыг хэрэглэх хэрэгтэй. Мөн хувцас зүйртэй мөчир зүсэх хутга байх хэрэгтэй. Байхгүй тохиолдолд бидний хэлдгээр мэс заслын хутга гэж нэрлэгдэх хутга байх хэрэгтэй. Мөн цаасны хутгач байж болно. Модыг мөчрөөр үржүүлэхдээ гармоныг хэрэглэдэг. Өөрөөр хэлэх юм бол идэвхжүүлэгч бодис хэрэглэнэ гэсэн үг. Үүнд цэрлэж, голын угаагдсан эс, бусад холцууд ордог. Мөчрийг үндэслэж байгаа тохиолдолд хөрсний бэлтгэл гэж тусалтай бэлтгэлийг бид нар ашиглана. За өнөөдөр бид одоо энэ бэлтгэн байгаа энэ хөрсний бэлтгэлийн хувьд ярих юм бол энэ бол үндсэн 3 юм субстратыг хооронд нь нэгтгэж бэлдэж хийсэн юм субстрат байгаа юм байна. За энийг харах юм бол энд pit moss гэж нэрлэгддэг ургамлын одоо өөрөөр хэлбэл бидний хэлээр хүлрийн тодорхой хэсэг байна. Удаан хугацаанд зарсан ургамлын үлдэгдлүүдээс тогтсон хүлэр. За мөн галтуулын чулуулаг гэж нэрлэгдэж бидний хэлснээр перлит гэдэг хөвчлэн манайхан ярьж нэрлэдэг юм зүйл байгаа. За түүнээс гадна түрүүчийн хичээлдэр харуулж ирсэн энэ ургамлын бас задарсан одоо ургамлуудын үлдэгдэл буюу нэг төрлийн бордооны юм зүйл. Тэгээ ийм 3 зүйлийг бол нэг гэсэн юм харьцаагаар холж бэлдсэн юм хөрс байна. За энэ дээр ингээд харагдж байгаа энэ цагаан юм зүйлүүд болох нь перлит гэж нэрлэдэг байгаа энэ зүйл маань бол өөртөө усыг их хэмжээгээр шингээж авах чадвартай, мөн усыг удаан хугацаанд тогтоон барих чадвартай байдаг учраас ялангуяа модлог ургамлын үржүүлгийн асуудал тэр дотроо мөн бидний энд харагдж байгаа бортгонд тарьж байгаа тохиолдол тийм үү? Одоо янз бүрийн хэлбэр хийх бүхий ийм цав бортгонуудад тарьж байгаа тохиолдолд ийм тусгай бэлтгэлүүдийг бол хийж үржүүлдэг ийм тал байгаа. За тэгээд ногоон мөчрийг үржүүлэх түрүүчийн хэлснээр ногоон мөчрөөр үржүүлэх буюу өөрөөр хэлбэл яг ургаж байгаа үеийн ийм мөчрөөр үржүүлэх. За үгүй бол модчсон мөчр буюу өөрөөр хэлбэл модны навч хаагдарч унсан энэ үед буюу хавар ер нь бэлддэг л да ихэвчлэн. Хаврын улиралд нахиа хөөгөөгүй энэ 50 байдалд байгаа ийм мөчрийг ногоон модчсон мөчрийг ашиглах. Үгүй бол яг ургамал ургалтын хугацаанд 6 сарын 2 дахь 10 хоногоос эхлээд одоо ургаж байгаа ийм ногоон мөчрийг авч үржүүлгийн ажлыг хийдэг ийм 2 аргыг өнөөдөр танилцуулах юм байна. Ямар зүйл ургамлыг ургуулах гэж байна гэдгээс хамаарат бол тэр ногоон мөчр бэлдэх хугацаа бол харилцан адилгүй байна. Гэхдээ ерөнхийдөө дунджаар авах юм бол 6 дугаар сарын 2 дахь 7 хоногоос эхлээд бол ногоон мөчрийг бэлтгэж тарих боломжтой маа. Ер нь бол дандаа 45 градусаар ургамлын мөчрийг бол тарих хэрэгтэй байна. За ингэчээд ногоон мөчр маань өөрөөсөө мөчрлөж үндэслэх шаардлагатай учраас энэ зүсэлт хийж байгаа хэсэг бол нэлээд хурц өнцөг үүсгэсэн юм байх ёстойгоос гадна нэг мөчр дээр байх нахааны тоо бол харилцан адилгүй зүйлээс хамаарат. Гэхдээ бол ерөнхийдөө бол ногоон мөчр хөрвүүлж байгаа тохиолдолд нэг 2-оос 3 нахаа байхаар бодож мөчрийг бол нэг 10-аас 15 см-ийн хэмжээтэйгээр бол мөчрийг ингэж тайрчих хэрэгтэй байнамаа. За ингээд нэг мөчр бэлдлээ. За дараагийн мөчрийг мөн бэлдье. За тэгээд ялангуяа модны ногоон мөчрийн оройн хэсэг буюу энэ хэсэг бол нэлээд үндэслэх чадвараар харьцангуй. Ягаад тэгэхээр энэ маань нэлээд залуу юм ургамал байдаг учраас бага байдаг учраас оройн хэсгийг бол энэ ногоон мөчрөөр үржүүлэх, үндэслүүлэх ажилд бол нэг хөргөн ашигладаг маа. За ингээд бэлдсэн байгаа ногоон мөчрийг нэг 3-аас 6 сарын хугацаанд бол түүнийг бол маш сайн усчуулж өгөх ёстой. Тэгхийн тулд бол ийм шилэн сав гэрэл бүхий ийм шилэн савн дотор бол тайрсан мөчрүүдийг усанд хийж өгнө. Тайраар 3-аас 6 цаг болсон учраас түүнийг бол дахин шинчил тайрч өгөх ёстой. За ингээд тайрсныхаа дараа тухайн энэ мөчрүүдийг түрүүчийн хэлсэн хэрвээ бид нар энэ идэвхжүүлэгч бодисуудыг уусмалд ордог юм бодисууд байгаа тохиолдолд түүнийг бол усандаа тодорхой концентрацийн дагуу бол хийж өгөх ёстой. Хийж өгөө түүнийг мөчрөө бол түрүүчийн хэлсэн 6 цагийн хугацаанд бол идэвхжүүлэн байлуулж болно. Зарим тохиолдолд 24 цаг хүртэл хэмжээгээр бол идэвхжүүлдэг тал бий. Энэ бидний өнөөдөр хэрэглэх бодис маань бол
хуурай бодис учраас түүнийг мөчрөндө түрхэж өгөх хэрэгтэй байнамаа. За тэгэхээр бол маш бага хэмжээний идэвхжүүлэгч бодисыг тусгай савнд хийж аваад за шинжилэн тайрсан тайралтынхаа хэсэг дээрээ түүнээс түрхэж өгнө. За ингээ бага хэмжээгээр мөн түрхэж өгөөд за ингээд түрхээд өгчлөө. Ингээд түрхээд өгөхөөр яах вэ гэхээр энэ мөчрөөс маань энэ мөчрөд маань бол тодорхой хэмжээний ус агуулгаж байгаа. Энэ амьд мөчр учраас физиологийн одоо усны урсгал бол явагдаад тэгээд үүнээсээ бол үндэсний энэ хэсгүүдэд зүсэлтийн хэсгүүдэд бол юу гардаг юм байгаа? Калус гэж нэрлэгдэг одоо мөчрийн шүүсүүд гарч ирнэ л дээ. Ерөнхийдөө тэр шүүснээс маань л одоо үндэс маань үүсч байгаа гэсэн ойлголт гэж ойлгож болохын харуугаар хэлэх юм бол за ингээд түүнийгээ мөчрийгөө бол түрүүчийн урьдчилан бэлдсэн сайтар усалж игдэлсэн хөрсний субстратандаа бол суулгаж өгнө. За суулгаж өгөхдөө нэг анхаарах зүйл юу гэхээр ялангуяа хуурай бодисыг хэрэглэж байгаа тохиолдолд түүнийг хөрсөгөө тодорхой хэмжээгээр маш сайн услаад тэгээд энэ харандаа юм уу янз бүрийн зүйлээр бол нөх гаргаж өгөөд түүнийхээ дараа суулгах хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо энийгээ шууд энгийн дээрээс нь ингээд зоочих юм бол нөгөө төрхөгдсөн энэ хуурай бодис маань хөрсөнд үлдээд модонд үйлчлэхгүй байх тал байдаг. Тийм учраас үнийг нөх гаргаад тэгээд энэ гаргасан нүхэндээ бол мөчрөө хийж өгөөд агаар орохгүй байдалтайгаар хөрсийг бол сайн нягт шахаж өгөх юм байна. За ингээд шахаад өгчнөө. За ингээд шахаж өгснөөхөө дараа энэ мөчр ер нь мөчр үндэслүүлэх буюу ногоон мөчрөөр үржүүлж байгаа тохиолдолд бол хамгийн одоо ямар орчин нөхцөл бүрдсэн байх хэрэгтэй вэ гэхээр юу хэрэгтэй вэ гэхээр дулаан байх хэрэгтэй. Дулаан их өндөр шаардлагатай. За дээрээс нь чийгшлийн орчныг бол сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ер нь бол нэг 70-90% чийгшилтэй орчинд бол мөчр бол маш хурдан үндэслэдэг юм байна. За тэгээд ус чигийг барин тогтоож чаддаг энэ одоо яг иймэрхүү бидний одоо энэ хараад байгаа энэ энгийн юм маш юм хөнгөн сэрэг ийм хөрс бол шаардлагатай байна. Тэгээ голын хайгыг бол үйлдвэрлэлийн зорилтоор ашиглаж болно гэдгийг түрүүн хэлсэн. Энэ транспирацийн эрхтэн болох энэ навч гэж байна тийм үү. Тэгэхээр энэ том хэмжээний навч юм байх юм бол энэ навчны хэсгүүдийг бол мөн энэ транспирац явуулах, өөрөөр хэлбэл ууршилт явуулах энэ талбайг бол ингэж багасгаж өгөх зорилгоор бол навчийг нь мөн огтлж өгч болно. За мөн навчны тоог бол бас цөөрүүлж өгөх талч бас бий. За ингээд бэлдсэн байгаа энэ зүйлийг түрүүчийн хэлсэн хүнсний гялгар уут юм уу ийм зүйлээр сайтар усалсны дараа энийгээ сайн усалж өгөөд түүнийг ингээд гялгар уутаар ингээд бүрээд энэгээр ингээд боогод өгчин. Гэхдээ энэ дээр нэг анхаарах зүйл юу вэ гэхээр энэ ботг болон ялангуяа энэ зүйлүүд маань доошоос хөрснөө бол маш сайн усан сэрэгжиж ус бол бүрэн шүүрч гарч явах хэрэгтэй. Тийм байсан учраас энэ ботгон тарж байгаа тохиолдолд ботгоны оролд бол хайрга юм уу ийм чулууд өвсөж өгөөд услага хийгээд ингээд боогод өгч болно. Ингээд боогод өгөхөр энэ гялгар уутны доктор маань бол ерөнхийдөө бидний хэлдэг хүлэмжинд байгаа маягийн ийм нөхцөл үүсэх учраас энэ ургамал маань бол дулаанаач алдахгүй дээрээс нь ууршилт бас хязгаарлалттайгаар ингээд ийм байдлаар бол үржих боломжтой байна. За хүлэмжний нөхцөлд ярих юм бол том хэмжээний хүлэмжинд бол одоо давхар жижиг намхан ийм одоо жижиг гар хийцийн хүлэмжний ийм багнуудыг босгож өгөөд түүндээ ингэж ургуулах нь бол илүү тохиомжтой байнамаа. За түүнээс гадна ногоон мөчрөөр үржүүлж болдог ургамлуудад манай Монгол улсад бол нэлээд олон зүйлийн ургамлууд байна. За жишээ нь цацраг нь байна. Ногоон мөчрөөр үржиж чадна. За мөн бургасыг бол ногоон мөчрөөр үржүүлж болж байна. За улиасыг ер нь шивчлэн бид банк ямар ч нөхцөлд бол улиасыг бол ногоон мөчрөөр үржүүлдэг. За мөн улиасыг модчсон мөчрөөр үржүүлнэ. Тэгээд дээрэс нь энэ юу вэ? Цацрагны мөн адилхан модчсон мөчрөөр үржүүлж болно. За энэ алюминий мод байна. Армийн техникийн мод. Энэ мэтлэнгийн ийм модуудыг ч мөн адилхан ийм мөчрөөр үржүүлж болно. Модсон мөчр учраас бол нэлээд хатуулаг ийм чанартай байдаг учраас энийг бол авсныхаа дараа бол тодорхой хугацаанд бас мөн адилхан төрүүчийн хэлсний дагуу хэсгүүдэд тайраад за мөн адилхан 3-аас 6 цагийн хугацаанд бол мөн усанд байлгана. Усан орчинд байлгана. За ингэснээрээ бол ургамлын хаталт болон энэ хүчин зүйлүүд янз бүрийн одоо бус гадны хүчин зүйлүүдээс бол нэлээд юу хамаарна. Нөхцөлийг бол бүрдүүлж өгч байгаа юм байна. За ингээд 3-6 цаг мөн түрүүчийн адилаар бий болгосон
усан дэвтээсэн энэ нөгөө модорчсон мөчрүүдийг түрүүчийн мөн адилаар идэвхжүүлэгч бодсондоо идэвхжүүлэх бодсондоо дэвтээх юм уу аль эсвэл хуурай бодис хэрэгжилж байгаа тохиолдолд бол үндэсний одоо шин төсөлтийн орчинд бол дахин төсөлтийг хийж өгөөд шинжилээд за түүнийхээ үзүүр дээр бол нөгөө идэвхжүүлэгч хуурай бодисоо сайтар түрхэж өгөөд за ингээд маш сайн түрхэж өгөх хэрэгтэй. За ингээд түрхэж өгсөн энэ мөчрийг мөн түрүүчийн адилаар бол энэ бол ботгонд хийж байгаа боловч юунд хүлэмжийн орчин ч гэсэн үржүүлж байгаа тохиолдол ч гэсэн мөн хийжлэх нь яг ийм одоо идэвхжүүлэгч хуурай бодисыг хэрэгжилж байгаа тохиолдолд энэ харандагаар тодорхой нүх гаргаад за түүнийг суулгаж өгөх нь. За ингээд суулгаад өгсөн тохиолдолд моддууд маань бол яг түрүүчийн хэлснээр 30-аас 30 хоног буюу 1 сар түүний илүү хугацаанд бол мөчр нь бүр үндэслэж эхлэх юм байна. За тэгэхээр бүрэн үндэслэлснийг яаж мэдэх вэ гэдэг ирэхээр бүрэн үндэслэн үгийг мэдхийн тулд яах вэ гэхээр модод маань ингээд ялангуяа энэ модорчсон мөчрөөр үржүүлж байгаа тохиолдолд энэ хэсэгт харагдаж байгаа энэ нахианууд байна да тийм ээ. Энэ нахаа хажуугийн нахианууд байна. Энэ хажуугийн нахиануудаас бол навч гарах ёстой, навчлах ёстой болно гэсэн үг. Навч маань хөөгөөд нахаа маань хөөгөөд навчлаад ирээд гараад ирэх юм бол энэ мод маань бол ерөөсөө амьдрах нөхцөл нь бүрдээд үндэстэй болсон юм байна гэж ерөнхийдөө бол ойлгож болох юм байна. Гэхдээ модорчсон мөчр дээр бас нэг анхаарах зүйл юу вэ гэдэг ирэхээр хэдийгээр үндэслээгүй ч гэсэн бас навчлаад байх тохиолдлууд байдаг. За түүнээс гадна навч их хэмжээгээр гарч ирээд нөгөө ургамлын үндсэнд одоо зарцуулагдах хэвээр тэр шаардлагатай шин тэжээлийн бодисын хэмжээг навчаараа өөрөөр хэлбэл ус гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлийг бол навч их хэмжээгээр гадагшин транспирацийг явуулаад байдаг учраас ингээд яг энэ түрүүчийн ногоон мөчр үжилсэнтэй адилханаар тэр гарч ирсэн навчийг хэмжээг цөөлөх юм уу тийм ээ. Цөөлж өгөх юм уу зүгээр ингээд авчих хэрэгтэй. Цөөлөх юм уу? Үгүй бол навчны элтгийн гадаргууг өөрөөр хэлбэл ууршилтын талбайг багасгах зорилгоор навчийг мөн адилхан ийм таналт тайралтуудыг хийж өгч болно. Ингэснээрээ ургамал маань бол бүрэн баталсан сайн чанарын үндстэйгээр болж ургах ийм нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Ургал эрхтнэр модыг үржүүлэх олон арга байдаг ч гэсэн энэ удаа ногоон мөчрөөр болон модочсон мөчрөөр үржүүлэхийг үзүүллээ. Дараагийн дугаараараа бусад аргыг үзүүлнэ. Эко боловсролыг дэмжигч байгаль орчин, аялал жуулчлалын яам.